Яайдаа вэ? Хөөе, чих байна уу? Алив наанад жагсаа тогсоодох. Яах гээд байдгийг аа? Яах гээд байдгийг? Хөөе, чи яагаад өрсгүүд гээд байна? Аа? Эрдэн заангой. Алив нушаа гараад ирчи. За, багш нь чамааг онд сурдаг. Сайн хүүхдээ чи мэднэ. Гэхдээ тэгээд би ангийн дарга болно гэчээ тэгээд дарга шиг байл та чи. Аа? Чи тэр хичээл дээр идэж уухаа болно шүү. Байранд оч. За, тэр голын дүрсгүү толгой мөнгө сайхангүй. Юу ч болоогүй юм шиг тариа гаргаад нааша гараад ирчи. Яах гээд байдгийг аа? Миний хөө. Үгүй сургууль дээр хичээлээ хийхгүй яах гээд кино шигээд яваад байдгийм бэ? Чи тэр гэртээ киногоо үзээд гэртээ тэгж тоглолт мэдүү? Сургууль дээр битгий тэгж тоглоо дээ. За навшичаад баяр магнаагүй. Нааша гараад ир. За чи баяр магнаа. Минийхөө чамайг багшны эмэгтэй хүнд хайртайг ч мэднэ. Ангийнхаа охин болгоны өвснөөс нь битгий зудгаагаад байл та. Тэрний орон дээр гадаад хилээд авч мэдүү? За явцгаа та гурав. Яв. Бишээ биш тийшээ яв. Ой, тийшээгээ яв. Энэ гурыг яайсаа байлаа? Энэ мөч хойш 20 жил өнгөрч эдгээр гурван хүүхэд урлагийн тогоонд буцаж өөрсдийн анхны уран бүтээлээ та бүхэн төлөөлөх гэж байна. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Максим баяр магнаа. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан жижиг доогийн мөнх сайхан. One, two, three, four, five people MC танар намайг дагаж дөргөн дуу зүгээр. Let's go tonight nice band хүмүүсээ итгэл сэтгэл нэгэн сэтгэл бүгдээрээ дуулъя. Би болдох танаргүй хинч биш нэгэн байж магадгүй. Alright энэ бодлоо үгүй бол ой энэ бүхэн хулаа гэвэл чөмб аяарн тэгээд алар таших сайхан шүү. Аяарн тэгээд ташихгүй болсон шүү. Аяарн тэгээд энэвэл залуу шүү. Аяарн тэгээд амьдрал сайхан шүү. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Понцгийн Эрдэнэ зан. Mass production анхны уран бүтээлсэн эрхэм үзэгч та бүхэндээ юуны төрөнд мэхийн ёслол мó. Манай өнөөдрийн тоглолтод оролцох жүжигчин Дэлгэр сайхан. Жүжигчин гэр цэцэгж явахтан Мөнгөн Болор. Бүүн тавн хамтлаг. Бидний битгсэн тоглолтыг тухсан сууж талан сойрхон уу. Маск тавхан төлөвлөж байна.
Яац, телевиз гэдэг чинь нэг иймэрхүү газар байдгийн би. Одохгүй энэ дэлгэцээр гарна да би. Яач хайтаахан гарчдаг юм блэ. Спасибо. Та нар өөрсдөө ихлэ цагаа барьчих дараа намайг хилзаа. Юугаад идэх хүн дууга байгаад тагсан дандаа даварцгааж идэ. Тааш ардаа. Наш ардаа. Одоо наш ардаа. Одоо тааш ардаа. Өөр энэ юу хийдэг вэ? Харин юу хийдэг юм шиг байна. Уучлаарай би микрофоны чинь шалгаадах. Микрофон шалгах юм уу тий? За. За 1 2 гээ дуурайчихараа. За байна уу үзэхтэй. 1 2 гээ дуурдаа. Ааха. Дуурайчихтаа та. 1 л дээ. Баярлалаа 2 гээ дуурдаа. 2 л доо. Байна уу? Гурвашка. Баярлалаа өөрөө нуруу дээрээс гараа авчихгүй юу? За уучлаарай За өөрөө өөр мэдгүй. асуудал авдах зүйл юу вэ? Байлгүй яг би нөгөө телевиз данхууд орж иж байгаа бол мэдэхгүй юмнууд их байна л да. Тэгэхээр юу утсаа хэлчихдэг ба. Та юу яриад байна? Би ажил дээр хувийн зүйл ярьдгүй л. За. Би өөрөө бодчих. Та яаж бодоод байна? Өөрийнхөө л бодчих. За өөр лавлах зүйл байхгүй юу те? Өөр нэг лавлах юм байна. Бас ойлгомжгүй асуудал. Нэрийг чи ингэдэг. Би танд хэдэд байгаа шүү дээ. Би ажил дээр өөрийнх нь талаар ерөөсөө ярих ёсгүй гэж. За сайн байна уу та? За бүх юм бэлэн шүү. За баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч ирсэн явдал. Ийшээ сууч. Бүх юм бэлэн үү? Бидээ. За. Нэвтрүүлгийн журмыг бол мэдчихэж байгаа тийм ээ? Ерөнхийд гадарлаж байгаа. Шууд явагдана. Урд урдын дугааруудыг юу үзсэн биз дээ? Үдчихвсэн. За тэгвэл эхлэв. Эхлэв найруулагч аа. Бас одоо авч байгаа юм уу? Эхлэв. За эхлэе. Авч байгаа юм уу? Зураг авсан. Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Манай өнөөдрийн хувирал парадаснаас бэлтгэн явуулдаг нүүр тулсан ярилцлага буюу энгийн хүний энгүү яриа нэвтрүүлэг маань инхүү эхлэж байна. Яагаад байгаа юм бэ? Нүүр тулна гэсэн үг үү? Тэр чинь зүгээр нэр нь. Уучлаарай. Тэгэхээр энэ удаагийн маань дугаарт ногоон хөдөлмөр хөдөлгөөний тэргүүн Эрдэнэ Зангай оролцож байна. За та нэвтрүүлэгт орж байгаа сэтгэлээ үзэгчтэйгээ хуваалцахгүй юу? Маш сайхан байна. Би ер нь анхудаа телевизээр гарч байгаад их баяртай байна л та. Тий. Манайхан бол одоо ер нь би их даруухан хүн л те. Хүн л өөрөө туслаалахаас өөрөө бол ерөөсөө өөрийгөө рекламддаг нэг тийм сонин даруухан зантай хүн. Тэгээ одоо зугцаар та нар татаж гаргаж ирээд одоо авчираад энэ суулгацсан болохоор одоо гарахаас биш яах вэ? Сэтгэл хөндөр байгаа. Таныг олоход ер нь их амаргүй байсан шүү. Та тэгэхээр ер нь өөрийнхөө одоо эрхэлдэг ажил төрлийн талаар. Яг хавд миний бол ногоон хөтөлбөрийн хүнсний асуудлыг л би шийдсэн юм л да. Эх орны хөрсөнд одоо ургасан ногоог одоо арт өмнөдөө түгээх энэ ажлыг бол би амжилттай хийлээ. Одоо манай арт өмнө бол ирээнээс ямар ч ногоо идэхгүй байгаа. Тэгэхээр та бүхэндээ хэлэхэд миний ногоог та нар идэж байгаа шүү гэж хэлмээр байна да. За баярлалаа. Тэгэхээр манай нэвтрүүлгийн урд урдын дугаарыг үдчихсэн биз дээ. Ер нь үдчихсэн. За тэгвэл тэр дэлгэцэн дээр одоо таны хамгийн ойр дотны бүх хүмүүс таны талаар юу гэж бодож явдаг сэтгэлгээ хэлж мэдээсэн байна. Хин орсон. Ер нь тэгээ таны ойр дотны бүх хүмүүс орсон да. За ингээд бүгдээрээ хамтдаа эхнийх хүний яриаг үзье. Сайн байцгаана уу залуусаа. Ингээд манай өнөөдрийн нэвтрүүлэг Эрдэнэ цааны ажлын байран дээрээс нь эхэлж байна. Сайн байна уу та? Сайн байна уу? За ингээд Эрдэнэ цаа маань таны амьдралтай салшгүй холбоотой хүмүүсийн нэг тийм ээ. Дотны анд нөхрийн хувьд таны бодол? Эрдэнэ цаа бол хүн биш. Эрдэнэ цаа бол бурхан. Тийм байлгүй те. Яа. Тэр хүнийг холоос харахад биенээс нь гэрэл цэцэрч хэдий. За тэр нь чараа юм дээ зүгээр. Юу л да би тэр бүр багаасаа хамт өссөн. Хөл нүцгийн ингээ гүйж яхад нь шүү дээ. Гიშгсэн газараас нь цэцэгтэй бүр сарнаа дэлгэрдэг. Ингээ найзынхаа тухай юм ярих гэхээр сайн үг олдохгүй болчихсон тулгамдаад байна л да. Тэгээд би найзтай зориулж нэг дуулъя гэж бодоод. Бодохгүй яах вэ? Өрөөлийг чилж өөрийгөө мартаа. Найзтай хайртай шүү занаа. Би чадахгүй нэ. За баярлалаа танд. Ингээд энэ хүний сэтгэлийг та бүхнийг ойлгож байгаа хаа гэж бид найдаж байна. Манай нэвтрүүлэг үргэлжилж байна. Йоо. Уучлаарай. Би нэг юм асууж болох уу? Тэг. Би уулж болох уу? Болон чөлөөтэй. Сэтгэл нь үнэхээр их хөдөлсөн болтой бай.
Тэр Эрдэнэ зан гой. Та яг энэ хөдөлсөн сэтгэлээ үзэгч олонтойгоо хуваалцахгүй юу? Би нэрээ үнэхээр хайртай найзтай. Бид нэр хар багасаа нэгнийхэд л зовж явахтай хамт байсан жаргаж байхдаа ч хамт байсан би үнэхээр ихтэй уучлаарай үзчихтэй би эйгүү харагчаач магадгүй та нарыг хүндлээд нэг инээчи та. Үнэхээр би биэндээ хайртай хоёр сайн багын найз байна. За зүгээр. Ер нь манай нэвтрүүлэгт оролцож ер нь иймэрхүү юм болдог шүү. За тэгэхээр би танд бас дараагийнхаа нэг үзүүлье гэж бодож байна. Та бүхэн ч анхаарлаа тэд хэлэх зүй хандуулаарай. Энэ манай компани манайчлаа их сайн үгэн байгаа. Сайн байна уу? Юу хүн бэ? Гараа орго. Энд янз бүрийн тээж яваагүй. Гүү. Шалганаа. Цаашаар. Энэ юу вэ? Гүү наад чинь. Бокс юм уу? Ямар юм хийх юм шиг явд юм бэ? Сайн байна уу та танаас ярилцлага авах гэсэн болгосон болов уу? Юуны ямар ярилцлага? Уучлаарай манай нэвтрүүлэгт танаа дарга Эрдэнэзан оролцож байгаа юм л да. Тэгээд танаас ярилцлага авахар бид бүхэн хүрэлцэн ирээд байна. Манай захирал орж байгаа юм уу? Тий. Одоо өвөний зурагтаар гарч байгаа юу? Гарч байгаа. Таныг одоо харж байгаа. Тийм үү? Та ингээд дарагтаа хандаж юу гэж хэлмээр байна? Муухай сте. Манай захирал нь муухай сте ханагнэ. Таавал хөөл химэн одоо харж байгаа. Манай захирал ч юм бол үнэхээр гоё удирдахч хүн. За. Агуу хүн. Намайг хийлгэж үг болдохгүй. Юм болгонд өглөгч их сайн хүн штий. Гимин жоохон уйдэмтгай. Тийм үү? Тий, авгаагаа ийш тийш яваагүй юу өстой. Янз бүрийн октод автар штий харинчлыг юм. Хөөх. Аргагүй ир хүн болсон өөддөм байлгүй өстой. Хөөх дандаа хөөхөн жоохон октод нэг хөөх. Тий. Тэгээд өрөө голно гэж байхгүй. Гараж, подвод хаан чамаагүй нөгөө октод аваад орно. Тийм үү? Тий, ястаа хөөргөн. Тэгээ нөгөө октодтай бэлэг өгд юм яа тий. Нөгөө октод нь баярлаа гэж өөрөө майчи. Наадах тохсоо энэ. Сайн бацгаа. За. Өшөө тань хэлэх сэтгэгдэл юу вэ? Одоо харж байгаа үстэй. Харж байгаа. Таныг харж байгаа. Захирлаа. 3 дахь авторсан охин чи хөөрхөн охин байлаа шүү. Нэгдгийнх чи жоохон мяа юм байлаа шүү. Метрал галаарэ захирлаа. Тий. Хөөх юм гимэн бас дандаа аман сангаж явна. Баян арх хоошти хөөх амнаас нь дандаа арх нэг хөөх арх үнэртэн тийм ээ таамаас. За ингээд хоёул ярилцлагынхаа сүүлчийн хормыг би танд үлдээе гэж бодож байна. Та ингээд муу захиралтай айлгад хөнчлөөрөө дөрөн хүүтэй болоорой гэж өрөөй дөө одоо өөр юу хөө. За энэ өрөөдийг тань сонссон байхаа гэж найдаж байна. Манай нэвтрүүлэг үргэлж иж байна. За баярлалаа. Тэгэхээр сая Эрдэнэ зааны маань ажлын газрын манаач үгэнтэй та бүхнийг уулзууллаа. Тэгэхээр танд ер нь сэтгэл ямар байна? Хэлэх үг байна уу? Хэлэх үгүй юу хэлүүлэх гэсэн чи. Гэхдээ яг хэвтэ энэ хөгсөн олон хүүхдтэй бас амьдрал нь жоохон хэцүү гэдээ би энэ ажилд авсан юм л да. Тэгээд яг хөө нөгөө ишиг эврээ ургахаар ихийгээ мөргөнөө гэж үг байдаг шиг юм болж байна л да. Тийм ээ. Тэгээ яг хөө марг танд уулзнаа. Хайртай шүү гэж хэлмээр байна да одоо. Өөр юу ярих вэ? За баярлалаа. За тэгвэл би танд бас дараагийнхаа нэг үзүүлэхээс өмнө нэг зүйл асууя гэж бодож байна. Тэгэхээр таны хувьд ер нь ихнэр хүн, хайны хүн гэдэг яг ямар хүн бэ? Миний ихнэр орж байгаа юм уу тий? Би зүгээр яг энэ боломжийг ашиглаад бас хантай хайртай шүү. Миний энэ ажлын энэ амжилт, ололт энэ бүх юм чамтай холбоотой шүү. Гомдоож явсан бол уучлаарай. Чамтай хайртай шүү гэж хэлмээр байна да. Үнсье. За баярлалаа. За бүгдээрээ одоо тэгвэл хамтдаа Эрдэнэ зааныхаа ихнэрийн яриаг хамтдаа үзье. Улирын сайхан хаврадагаад усны шууд ирэх юунда. Энэ манай агуу их хөдөлмөрч хүн л те. Яг нөгөө шал угаахтаа жоохон эвгүй бооцтой угаагаад байдаг юм шүү. Сайн байна уу? Сайн байна уу мөгийгчээ? Химбэ? Яа. Сайн байна уу та өндичгүй юу? Таашаавай би шал угаач таашаавай. Уучлаарай телевизээс явж байна. Та өндичгүй танаас ярилцлага авах гэсэн. Ханаас явна? Телевизээс явж байна. Ямар зочир ороод ирвэ чи? Одоо шууд нэвтрүүлэг явж байгаа юм л да. Таны хааны ижил манай нэвтрүүлэгт оролцож байгаа юм л да. Хин? Эрдэнэ заа. Тэр тийм юу юу? Уучлаарай манай нэвтрүүлэг бол шууд нэвтрүүлэг. Тэгээд хааны ижлийнх нь хувьд танаас ярилцлага авахаар бид бүхэн танаа гэрт хүрэлцэн ирээд байна л да. За ингээд танаас ярилцлага. Одоо би зургатаар гарч байгаа. Гарч байгаа. Яана чи айгуу сонин байралтай гачгүй юм чи. Ханаас аваад ий? Тэндээс авч юм. Хаана байна?
Тэнд байна. Өө тэр байна. Сайн байна уу? Монголчуудаа. Яасан? За та ингээд та хандаж юу гэж хэлмээр байна? Ямар хань? Эрдэнэзан? Уучлаарай монголчуудаа. Би жоохон сандраад байна. Би мөнгө цэцэг байна. Юу ярих вэ? Хань ижлийнхэн талаар бидэнтэй сэтгэлдээ хуваалцаач. Ямар? Эрдэнэзан? Уучлаарай монголчуудаа. Би Эрдэнэзаны ихнэр мөнгө цэцэг байна. Эрдэнэзан нам харж байгаа юм. Харж байгаа. Гэртээ ирэлдэх хөөрэ. Хөөгтөж өзж өглөө штэ. Чи одоо саун судуусан бол гэртээ ирэлдэж чи. Чи яах гээд байгаа бэ чи? Чи яагаад байгаа бэ чи? Уучлаарай муугийн их чи одоо ерөөсөө сав массажинд ороогүй манай нэвтрүүлэгт оролцож байгаа л даа. Битгий димийн мэрээд мэдв чи. Сонин массажсан царай юм чи яах гээд байгаа юм чи? Та нар уруулаад байгаа мэдэж штэ би мэдэж штэ. Хүн явуулдаа чи гэр орлоод явуулдаа. Энэ хэдэн хөвч өзч өглөө Эрдэнэзанаа. Та савнд ор дууссан бол гэртээ ирэхгүй юу чи? 7-8 хоног сав массаж тэний явчих юм аа. Бид надаас салах нэхэд шүү. Яах гээд байгаа бэ чи? Гэртээ ирлээ чи. Амаа татдаг ч болоосаа. Амаа татдаг байгаа байхгүй чи. Ярих үгээ ярьчих битүү. Яадгийн чи ирээд намайг алан дээр зодороо мэдүү чи яадгийн. За уучлаарай муу. Чи дугаа бай. Яагаад байгаа өмөрөд байгаа юм яагаад байгаа юм? Гүү. Чи дугаагаар мэдүү. Чи намайг ийм багт авцуулсан уу? Чи намайг ямар багт авцуулсан бэ? Ихтэн цагтаа загвар өмсдөг хүүхэн байлаа. За та юу? Тэгэхгүй яадгийн. За. Тэгэхэд Эрдэнэзан бол зүгээр нэг муу шалдан банд байсан байхгүй юу? Тийм эстэй чи ичгүй хэлдэ чи. Харин одоо гайгүй болчиход байгаа юм л. Дандаа одоо намайг гайгүй болчихдог гэж байгаа. Би гайгүй байсан. Нүч чүчигт хамраад хацраа бүгдээрээ сайхан байсан мэдүү чи. Чи намайг ямар болгочиход байгаа чи? Чи ичгүй би ичгүй шүү мэдүү чи. Та ажил хэргийнхэн талаар ярьж өгөөч би. Чи доо чи. Ажил гэж ямар юм яриад байгаа юм? Ногоон хөвсөл. Ногоон хөтөлбөр гэж гинүү. Өө ёстой уучлаарай монголчуудаа телевизээр хандаад хэлчихье. Тэр чи ирээнээс төмөс бонж ирдээ шүү. Урд төрön шоронд болчоод маргааш нь Монгол төлөв. За энийг болоо энийг зогсоо. Одоо хараад энтлээ шүү наач. Өрхөдгөөгөө хэлчих юм дөө. Боли молиг айгууд босч ирж байгаа тэрийг. Сүйд болж байгаа. Чи зүгээр суучи тайван сууж за миний яриг сонс мэдөө. Чи ирээд намайг алан дэс яад ярих үгээ хэлчихье. Монголчууд намайг уучлаарай. Та чи намайг арайд энд байгаа байхгүй юу? Чи бүхэд 10 жил намайг нэг өмтөд амьдруулж байна. Ичгүй чи энийг хардаа чи. Наач гацчихлаа шүү надад болиулаа. Та өөрөө гацгаачлаа шүү. Энийг яа. Болтой. Наач өмд байгаа цаа. Гараад байгаа шүү. Чи өөрийгөө энэ албаар цоорхон өмдөө өмсч намайг миний нэр хүнд унгааж байгаа байхгүй наач. Өөр ийм л байгаа байхгүй юу чи? Оо за. Чи гизүү байж тээ яд нөх тав од чи эмхтэй би өөрөө нөхөн шүү тийм биз дээ. Чи энийг хардаа Эрдэнэзан энийг. Уучлаарай. Чи болиултаа шүү. Та суулта яг. Чи ядаж ингэж гацаа та чи ингэж гацаагаад байх. Ийм л байгаа байхгүй юу? За. Тэгээд нэг олон өмдтэй гэдэг би хайгаад болохгүй та нарт авч өгд юм байгаа. Гүү. Та нарт авч өгд юм байгаа. Чи нэрээ ичгүй би ичгүй шүү Эрдэнэзанаа. Чи энийг хардаа монголчуудаа хараарай. Монголчуудаа хараарай. Монголчуудаа хараа. Чи хошоо байдаг чи хошоо. Хараарай монголчуудаа. Хараарай монголчуудаа. Чи дуугийн хаалтаа чи. Хараарай монголчуудаа. Одоо чи ингэ байж байгаа юм ямар хайшаа байна. Та байранда суулта. Чи наасаа болиулаа чи. Яагаад вэ чи нэг олон дахин хөдөлгөе гэдэг нүггүй яагаад вэ? Гүү. Юу болоод байгаа юм чи юу? Намайг авч байгаа юу? Авч байгаа. За ёстой харин эцэг өгөө хэлчих. Чи ичгүй би ичгүй дахин хэлээ мэдөө. Энэ Монгол сайхан ирчүүд эхнэрийгээ яаж харилж байна? Өсгөөчүүдийг яаж хөндлөж байна? Тийм ээ? Чи намайг яаж харилж байна? Дээд дайдын болдоо нам. Очтара бороо ярьчтай. За баярлалаа ирхэн хүндэт үзэгчтэй. Хатууч гэсэн ханы үг гэдэг бол Эрдэнэ байдаг. Ингээд манай нэвтрүүлэг үргэлжилж байна. За баярлалаа тэгэхээр сая Эрдэнэзаны маань гэргий хийдэг ажлынхан талаар нөхрийнхөө юу гэж бодож явдаг талаар та бүхэнтэй хуваалцлаа. Тэгэхээр сэтгэл ямар байна? Гоё байна. За гоё байна. За уучлаарай энэ яаж байгаа? Миний нэр хүндийг унгаах жалбаар та нар иймэрхүү юм хийж байгаа юм тий зохион байгуулалтаа. Та юу яриад байгаа юм? Чи шууд бодит хүний хувийн эрхийн асуудал гэж байдаг шүү дээ. Энд чи шууд гарч байгаа бодит бичлэг аа. Яадаг та нар яаж байгаа? Та яагаад байгаа? Чи яаж байгаа чи? Нэвтрүүлэг шууд яваа за. Яадаг тэгвэл айл дулганы хойморт гарч би үдштэй үлдээ чамаа хүндлэхгүй байна. Хаа үдштэй чи юу юм бэ чи аа? Та яагаад байгаа юм бэ? Аа өөр хэн орсон яаж? Найруулагч энэ тавиад гэн юу юм? Энэ дашуул хэзээч миний тухай сайн юм ярихгүй лаа. Та бодиттой наатах. Энэ үү? Энэ би ажиллаас алдсан. Та бодиттой наатах. Миний хүү орсон юм уу те? Тэгсэн. Тэгвэл би хүүгээ гаргая. Энэ бол миний эрхийн асуудал гэж бодож уучлаарай. Сайн байна аваа. Хайс.
Хүн таныхын талаар ярьж байгаа та их баяртай байна. Аваа. Хүүгээ өдий зэрэгтэй өсгөж хүний дайтай болгосонд аваа. Хүн танд баярлалаа гэж хэлмээр. Аваа. Энэ миний найз өхөн. Сайхан хөөрхөн охин байж. Өвөр хангаа аймгийнх бүр нэг нутгийн ухаантай миний хүн. Аваа. Яа сайртай. Хүн кэнда яр миний хүн. Нэг юм хэлмээр нь аваа. Аваа. Бид хоёр нэг эцгийн хүүхдүүд юм байна аваа. Яаж чадаад яаж хай? Яаж хай? Яаж байгаа вэ? Яаж байгаа вэ? Юу болж байгаа вэ? Яаж байгаа бэ та? Чи яаж байгаа вэ? Та яаж байгаа? Ийм нэвтрүүлэг гэж ямар бэ? Шууд гарч байгаа. Гой та нар энийг. Та студ дотор байна хөөе. Хөөе миний хана. Хөөе хана. Яасан бэ? Ямар муухай юм. Яагаад байгаа чи? Яагаад байгаа? Та харин яагаад? Нэвтрүүлэг шууд гарч байгаа. Яадгийг гарч байгаа юм яаж байгаа юм? Энд чи манай асуудал, манай гэр бүлийн асуудал. Танд ямар юу за энийг гэдэг та нар. Бүгд адилхан байж яагаад байгаа та нар? Яагаад байгаа та нар?